өглөөний минь. За ажил дээрээ өглөөний цай уух гэж байна. Өглөөний цайнаа би овёс, эвтэйсэн овёс, тэнгүүдээ энэ борн юу вэ гэхлээр юуны сироп байгаа, маple сироп. За өглөөний цайгаа уун дараа сайхан боо алдна. Юусэн микэ барьчдаг юм лөө. Энэ жоох нөгөө нэг мукбанг бичлэг болчих юм болоо. Миктэй болоорой гэдгсэн бисэн нэг хүн. Анзааж гараа. Энийг жоох ингэ тавьчих яа юм бол. Зя. Монголоос ирээд одоо хөдөлчөнд 20 хамж байна. Өнөөдөр чинь 20 хэдэн болчихвоо. Ерөнхийдөө бол бараг сар болох гэж байна Монголоос ирээд. Тэгээд би нөгөө уул нь бодохдоо Монголоос дөнгөж ирээд яг нөгөө 31-нд ирсэн шүү дээ Монголоос. Угаасаа 31-нд яг он гаргахад хүүхдүүдтэйгээ цуг гаргана гээд Стокгольмд сайхан өдрийн 11 гэж буугаад тэгээд тэнд нөгөө машина парклцсан байсан болохоор шууд буугаад машина аваад наашаа гэрлүүгээ явсан. Тэгээд манайх чинь уг нь бол нэг 4 юм уу 5 цаг явдаг газар. Тэгээд битүүрийг яг нөгөө замдаа явж хахад айгүй их цас ороод бүр цасаар ингэж битүү шуураад тэгээд битүүр нөгөө замдаа бас нөгөө цахилгаан биш учраас машина цэнэглэж мэглээд ингээд нэлээ оройхон ирсэн. Тэгээд оройдоо ямар ч тач оноо бол хүүхдүүдтэйгээ хамт угтаж амжсан. Оройны 8-ын үед ирлээ гэртээ. Тэгээд хамтдаа оноо гаргачаа тэгээд маш их сэтгэл хөдлөлттэй, догтлолтой цанын бааз яваад маргааш нь. Тэгээд цанын баазд сайхан нэг 2 хоног амраад тэгээд ерөнхийдөө ажилдаа ресторанаа нээсэн. Тэгээд Монголоос ирсэн тэр нөгөө ориглон, дэврүүн гоё юм сэтгэлээрээ аюу гой Монголд өнгөрөөсөн нөгөө өдрүүд хэдийгээр цөөхөн 10 хоног Монголд өнгөрөөсөн. Тэгээд 10 хоногт юу хийв, юу амжуулав, яах гэж Монгол явсан, Монголын юу нь гоё байв, юу нь муухай байв ч гэдэг юм уу. Ингээ гоё нөгөө сэтгэлээ ярих гэж бодсон байхгүй юу? Уул нь бол яг нэг халуун дээр нь Монголоос ирсэн нөгөө нэг гоё дэврүүн одоо гоё сэтгэл дээрээ ингээд шууд сэтгэлээ яриад ингээд явчнаа гэж бодож исэн боловч юу яасан 1 сарын 9-нд мөнхүүлээ цагтаа байлаа. Юуны одоо сэтгэл зүйчийн цагтаа. Тэгээд тэрэн дээр нэг жоохон таагүй мэдээ хүлээж аваад таагүй гэдэг нь юу вэ гэхэлэр мөнхүүлээ маань аутизмтэй гэж онцлогдсон. Тэгээд тэр нь одоо ямар учиртай мөнхүүлээ одоо би нөө Instagram дээр хуваалцсан л та. Тэгээд сэтгэл санаа нэг жоохон эвгүй байгаад тухайн үедээ тэгээд яг влогоо бичиж чадахгүй, влогоо оруулж чадахгүй, бичих гэхээр сэтгэл санаа жоохон ийм байсан болохоор ерөнхийдөө өнөөдрийг хүртлээ. Тэгээд яг одоогийн байдлаар бол сэтгэл санаа дайжгүй, тун дайжгүй айгүй сайхан байна. Одоо нөгөө аутизмтэй гэд оншилчингууд ээж хүний хувьд ерөнхийдөө нэлээд хэцүү байдаг юм байна. Яагаад гэвэл би болон зөвхөн битээр ерөнхийдөө бол мөнхүүлэг ажиглаад багаар ажиглаад яваад байсан л та. Юун дээр ажилласан бэ гэхээр нэгдүгээр хэлд орохгүй. Хоёрдугаарт ингээд Маркус, Жасмин за ингээд анхуулаа энэ хэдээс ерөнхийдөө нэлээд өөр байгаа гэсэн баггүй. Жасмин Маркус хоёр бол хэлд орохгүй нэлээд оройтож орж исэн 4 настай 3 нас гарантай нэлээд оройтож орж исэн. Гэхдээ хэлд орохгүй ч гэсэн ерөнхийдөө ингээд одоо нөгөө яг өсөлт хөгжил нь бол ерөнхийдөө үеийнхаа төвшөнд ингээ яваадсан баггүй. Тэгэнгүүт мөнхүүлгийн хувьд болохоор яалтчгүй анхуулаатай цуг ингэж харьцуулагдаад тийм нэлээд хоцрогдолтой байгаад байна гэж анзаарагдаад за хөгжлийн нэлээд хоцрогдол байгаад байгаа юм байна. Өөр юу байгаад байна гэдэг ингээд нэлээд ингээ харьцуулагдаж ингэж хардаг байсан.
Тэгээ ямар ч тач ингээд ганц нэг ингээд шинж тэмдэг байгаад байна да гэдэг ингээд ерөнхийдөө жоохон санаа зовлттой яваад байдаг гэсэн. Тэгээд 3 настай мөнхөлөг 3 настай байхад анх нөгөө юуны өрхийн эмчийн үзлэг байдаг шүү дээ. Хүүхдийн өсөлт хөгжилтийг ингээд хяндаг. Тэр хүүхдийн одоо өсөлт хөгжилтийг хянах гэж эмнэлэгт ингээд үзүүлэхэд сувлагч эмчин нь болохоор ингээд цаашаа одоо шат дараалсан тийм нэг цаад одоо юу гэдэг вэ? Мэргэжлийн тийм нэг хүмүүс рүү мөнхөлийг явуулсан. Одоо нөгөө эднийх Шведд болохоор ингээд одоо захиа ремис гэдэг багхгүй ингээд цаатлын одоо байгууллага руу захиа явуулдаг. Одоо энэ хүүхдийг одоо үзэх шаардлагатай байна гэдэг. Тэгээд 3 настайдаа анх тэгж мэргэжлийн байгууллагууд руу явуулсан. Одоо тэр нь бол одоо мөнхөлийн анхуулаа ирчин удахгүй одоо 2 сарын дараа 5 хүрлээ шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө онцлох үйл явц ерөнхийдөө нэг 2 жил орчим болж юм гэсэн үг баггүй. 2 жилийн хугацаанд юу болсон бэ гэхээр 2 жилийн хугацаанд одоо мөнхөлөө хэр юутай байна, хэр тоглож гин, хүнтэй хэр харьцаж гин, хэр нийгэмшиж гин. За тэрийг ингээд ээж аваас нь тодруулахаас гадна цэцэрлэгтэй нь бас холбогдож, багш нартай нь бас холбогдож, цэцэрлэг дээрээ мөнхөлөө бие яаж авч явж гин гэдэг нь хүүхдүүдтэй яаж тоглож гин, харьцаж гин. За яаж ямар тоглоомоор яаж тоглож гин гэдэг юм ингээд бүх юм судалж ингээд үнэлгээд үнэлэлт өгөөд ингээд яваад идэм билээ 2 жилийн хугацаанд. Тэгээд өөртөө бас мөнхөлийг ингээд тоглож ингээд харж ажигладаг юм билээ. Тэр үүднээсээ одоо сая 2025 оны 1 сарын 9-нд хамгийн эцсийн шийдвэрээ гаргасан байхгүй. Тэгээд тэр цаг дээр очиод ерөнхийдөө хэдийгээр би ингээд мөнхөлөө жоохон өөр байна да гэж анзаарч ирсэн боловч яг тэр аутизмтай байна гэдэг оншийг сонсонгууд ингээд нэлээд хямрдсан байна, нэлээд хэцүү байсан. Нэлээд хэцүү байгаад тэгээд ерөнхийдөө за би ямар ч байсан гэж хямраад би хямраад ингээд хэцүү байх юм бол би хүүхдтэй тусалж чадахгүй байна. Хүүхдээ хөгжүүлж чадахгүй байна. Тэгэхээр хамгийн хурднаараа би өөрийгөө одоо юу хямралаас гаргах ёстой байна. Би өөрөө хүүхдээ дэмжихийн тулд би эргээд айгүй урдан жирийн байдалтай орох ёстой байна гэдгийг айгүй урдан ойлгосон. Тэр хэмжээгээр би одоо хүүхдтэй тусал яавал би хүүхдээ хөгжүүлэх үү, яавал би хүүхдтэй хурдан тусламж үзүүлж чадах вэ, яавал би хүүхдтэй илүү их юм зааж сурах вэ гэх юм. Ингээд би өөрийгөө ерөнхийдөө эргэж айгүй хурдан хэвийн байдалтай оруулж чадсан. Тэгээд Facebook дээр, Instagram дээр яг юу болсон талаараа хуваалцаад ингээ явж байгаа. Тэгээд өнөөдрийн тухайд бол манайхнаар иймэрхүү сонирхтой байна. Тэгээд дараагийн блог ч юм уу дараагийн одоо би рил оруулаа явж байгаа Instagram дээр анхуулаа мөнхөлөө гэдэг одоо би хаягийг оруулчих. Анхуулаа мөнхөлөө гэдэг Instagram хуудасаараа хүүхний талаар одоо рил болон богино бичлэгүүдийг бас оруулаад ингээд чатгаараа бас хуваалцаад явъя гэж бодож байгаа. Яа тэгэхээр маш олон ээжүүд за гадаадд ч Монголд ч амьдардаг ингээд ээжүүд хүүхэд нь хэлд орохгүй байна, хүүхэд нь тэгээд байна, ингээд байна гэсэн аутизм гэсэн онцтой за онцлогтой хүч хүүхдүүд зөндөө байдаг юм байна. Над руу маш олон ээжүүд ингэж холбогдсон. Тэгээд би ерөнхийдөө яг ямар байгаагаа ингээд сошиал хуудасуудаараа хуваалцаад явах юм бол бас бусад ээж нарт бас дэмтэй болов мэдхгүйгээ мэдэж аваад би бас өөрөө суралцаад явж байгаа байхгүй юу. Тэгээд ямар ч тач хуваалцаад явж байгаа нэг тиймэрхүү. Тэгээд их тиймэрхүү сантай байна да. Манай гэр бүлийн хувьд тийм бол тэгээд
Монголд байгаа талаараа үргэлжлүүлээд яриа заяа. Би жоохон юм айддаг. Энийг барьчих. Обяасаа идчихлээ. За Монголд өнгөрүүлсэн цөөхөн оныхоо талаар сайхан сэтгэлээ хэлээ авчия гэж бодлоо. Тэгээд 10 хоног бид хоёр яагаад ингээд гинтхэн 10 хоног ингээд утаатай, найртай, өвлийн одоо хүүтэн цагаар ханаад том уу ихтэй үеэр ингээд ягаа Монгол руу ирчихвэ гэж бас нэг ганц нэг хүмүүс асууж ирсэн. Тэгээд санаандгүй, ерөнхийдөө санаандгүй. Яг тэгэхээр рестораны ресторан одоо ажилуулдаг ийм хүмүүс бол ерөнхийдөө мэдчихэе. Жилийн одоо 365 хоног ерөнхийдөө завгүй байдаг. Тэгээд за Шведэд бол нэг 2 удаа нэг хэд хоногор одоо юу гэдэг үргэлжилсэн нэг хэд хоногор ингээд амрах юм боломж олддог байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр шинэ жилийг далимдуулаад шинэ жилийн амралтаар за яг нэг 7 хоног ингээд хаачч болно. За нэг нь болохоор нөгөө зуны одоо нэг мэд самар гэж зуны баярын үеэр бас нэг 2 3 хоног хаачтай. Тэгээд энэ одоо нөгөө нэг арай нэг уртын амралт гэх юм уу? Нэг 7 хоногийн амралт тохиолдуулаад тас Монгол авчаад ирэх хойлохна. Тэгээд амуу ажилласаа чөлөө аваад дүүнрээ хараг. Тэгэнгүүт хойлоо нэг ээж аав дээр очиод нэг шинэ жилийг бас яг баярч таарч байгаа юм байна. Хойлоо нэг авчаад ирээ гэж гинтл шийдээд гинтхэн билет аваад ингээд гинтхэн явсан байхгүй юу? Тэгээд гинтхэн юм гэдэг чинь угаасаа маш гоё байдаг. Тэгээд би төрийн хувьд болохоор нэг 10 хэдэн жил ингээ Монголд очиагүй учраас бүр сэтгэл бүр үнэхээр гоё. За ерөнхийдөө балан дээрээс та нар харсан баха Монголд очиж байгаа бууж байгаа сэтгэл бүр үнэхээр гоё байсан. Тэгээд Монголд очиод юу хийвэ гэхлээр би бол анханасаа ингээд очиод хийх зүйлсийнхаа жагсаалтуудыг ингээд гаргацсан байсан. Миний хувьд сүхэ болохоор ерөнхийдөө бол гэртээ ээжийнхээ хажууд одоо манай сүхэгийн чинь ах нь машин засвар ажилладаг байхгүй. Тэгээд сүхэ болохоор ахтаа очиод туслана. Ахынхаа машин тэргийг бас ингээд засаж байгаа машин тэргэнд нь бас тус нэмэр болоод ингээд тэмэрхүү юм хийнэ гэд сүхэгийн төлөвлөгөө бол тэмэрхүү байсан. Минийх болохоор эмнэлгээр явна гэсэн төлөвлөгөөтэй ерөнхийдөө очисон. За тэгээд маш олон ингээд жагсаалт гаргаад хийх зүйлсийн жагсаалтуудыг ингээд гаргаад одоо энэ дээр би оруулчих заяа. Зөндөө олон юм хийх төлөвлөгөөтэй ерөнхийдөө явсан. За тэгээд хамгийн нэгдүгээр болохоор эмнэлгээр явнаа. За эрт илрүүлгийн онцлогоо гэдэг ингээд нөгөө фэйсбүүкээр ерөнхийдөө яваад идэг. Монголд тэр эрт илрүүлгийн талаар ер нь хавдрын өвчлөл маш их байгаатай холбогдуулаад ерөнхийдөө эмнэлэг үйлчлэгээ маш сайжирсан. За эртний илрүүлэг онцлогоо үнэхээр сайжирсан юм байна гэдгийг биеэрээ мэдрээд очиж үзээд гайхаад бүр бишрээд багтаад ирсэн. За нэгдүгээр бол эмнэлгийн үйлчлэгээ би буугаад ерөнхийдөө миний одоо фэйсбүүкээр сурталчилгааг нь харсан нуура гэдэг онцлогооны төв тэнд одоо цаг аваад буусан бид нар чинь шүн буусан. Тэгээд маргааш өглөө нь нуура төв дээр цаг авсан байсан. Тэгээд очиод бүтэн биений онцлогоогоо хэлгэсэн. Тэгээд эмнэлгийн үйлчлэгээ за ялангуяа тэр нөө төлбөртэй тийм хувийн эмнэлэг үйлчлэгээ бүр тасархаа байсан. Үнэхээр гоё бүр ингээ хүндээ ингэж хурж үйлчлэх юм билээ. Тэгээд ганц нэг хүмүүс надад нөгөө эмнэлэгт үзүүлэхээр ирсэн гэсэн чинь гайхадсан. Гадаадаас Монголд очиж эмнэлэгт үзүүлэхийг гайхаж байна. Монголд байгаа хүмүүс чинь гадаадд очиж үзүүлдэг, шинжилгээ өгдөг, ингэж эмнэлгээр явдаг штэ. Энийг юу ч ойлгохгүй байна гэд ингэсэн байсан. Тэгэхээр ийм байт юм аа. Монголд одоо үзүүлсний давуу талыг би яриа. Шведэд буюу би одоо яг өөрийнхөө амьдарч байгаа улсын одоо эмнэлгийн үйлчлэгээ яаж явдаг вэ талаар ярья. За жишээлбэл би Шведэд би дурын эмнэлэгтээ очиод бие одоо би өвдөггүй байгаа штэ. Би бие ингээ бүтэн шинжилгээнд шинжилгээ өгөх гэсэн юм аа. Бүтэн биений шинжилгээ өгье. Миний бие ерөнхийдөө ямар байгааг би ингэж үзүүлье, харуулъя. Миний бие өвдөггүй ч гэсэн би урьдчилсан сэргийлээд ингээд бие үзүүлэх гэсэн юм аа гэвэл айл жимлэг одоо хүлээж аваад үзлэг шинжилгээ хийхгүй. За өвдсөн тохиолдолд би энэ тэнд өвдөж байна гэдээ очиход яг хүлээж авна. Аваад цусны ерөнхий шинжилгээ одоо аваад тэгээд хариу дээр үндэслээд одоо тохирох эмчилгээг ингэж бичиж өгдөг. Одоо ийм зарчмаар явдаг. Хэрвээ би бүтэн биений одоо цусны ерөнхий шинжилгээ хуваараа өгье гэх юм бол за би нэг $250-аас $300 орчим төлөөд зөвхөн цусны ерөнхий шинжилгээ одоо
Цуснд чинь юу одоо холестерин ямар байгаа, төмөр нь ямар байгаа, Д витамины дутагдал байна уу нэ гэдэг цусны дэлгэрэнгүй шинжилгээ байдаг шүү дээ. Ганцхан тийм шинжилгээ өгөхийн тулд би $250-аас $300 төлөөд ингээд шинжилгээ өгдөгөө. Тэрнээс биш өөрөөр бол би очиод дураараа очиод одоо би тийм шинжилгээнд хамрагдахын амарч боломж авахгүй. Ерөнхийдөө гадаадд нэг тиймэрхүү байдаг. Тэгээд өвчин тохиолдолд мэдээж ямар нэг арга хэмжээ авдаг. Тэгээд арга хэмжээ авахтаа ерөнхийдөө бол яг одоо гэдэг хүнд өвчин биш бол ерөнхийдөө бараг тоохгүй дээ. Бараг л тоохгүй. Ер нь авч хэлцгүй гэхэд болно. Монголд би юунд таалагдсан, юу гоё байсан мэт 980 мянган төгрөг төлөөд одоо нөгөө дэлгэрэнгүй тэр нураагийн дэлгэрэнгүй онцлогоо тийм байлаа. Тэгэнгүүт чинь тэрэн дотор зөндөө олон юмнууд багтж байгаа. Тэр нь болохоор одоо хамгийн их таалагдсан болохоор эрентийн одоо юу гэдэг лээ нөгөө туяа эмра шиг тийм нэг ийм аппаратанд орж ирлээ. Мэдгүй эмра гэдэг юм эмра мөн үү биш үү гэдгийг бол мэдгүй. Ямар ч нэг ийм аппаратанд ороод тэгээ ясны сэргэлжилт ямар шуган төвшөнд байна. За тэгээд мэдээж тэр цусны ерөнхий шинжилгээгээр бүх тийм нөгөө нэг цуснд дах одоо эрдэс бодис даавар одоо юу гэдэг холестерин одоо бүх муу өвх тос юу сайн өвх тос юу байдгийг бүх юм ингээд дараалж ингэж байгаа. Нийтдээ 30 хэдэн нэр төрлийн онцлогоо ингэж хийдэг юм байна. Эхо байна. За эмэгтэйчүүд байна. За тэрэн дотор чи юу байлаа эмэгтэйчүүд сахар яана би ингээд нөгөө нэг тэр нөгөө дэвтрээ орхицсан тэгээд нөгөө Монголоос ирээд одоо сар болж байгаа болохоор яг юу байсныг нөгөө халуун дээрээ бичлэгээ бичээгүй болохоор ингээд мартцсан юм шин яана. Тэгээ ямар тач надад тэр имлэг бол үнэхээр таалагдсан. Тэр хүмүүсийн харьцаа, боловсон, тэр эмч сувлагч нарын хандлага, яриа, хөөрөө за тэр бүх юм үнэхээр таалагдсан. Маш таалагдсан. Тийм учраас би Монголдо сайхан үзлэг онцлогоо хийя гэж бүр номер 1 зорж очсон маань тийм байгаа. Тэгээд нуураа төв нэг байхгүй юм нь болохоор шулуун гидсний дуран, ходоодны дуран байхгүй юм байлаа. Яг яхаа гэдэг бүх юмнууд байсан. Тэгээд би болохоор дараа нь ходоодны дуранг өөр нэг хувийн эмнэлэгт 250 мянган төгрөг төлөөд ходоодоо дуранд болсон. Ерөнхийдөө би Монголд 10 жилийн дараа очиж байгаа. Тэгээд өнөөдөр 45 6 хүрчлээ. Ерөнхийдөө нэг бүтэн ингээд биеийн онцлогоо шинжилгээнд орж үзээгүй хэдийгээр надад энэ тэнд одоо өвдөж байгаа, хавдж байгаа янз бүрийн тийм зовир байхгүй ч гэсэн ерөнхийдөө нэг биенийхээ бие маань ер нь ямар шухан байна гэдгийг дотроосоо нэг сайхан бүрэн онцлжиол гэсэн зорилготой ерөнхийдөө оцион гэж одоо ойлгоход болно. За тэгээд нэгдүгээр ингээд эмнэлэг байсан. Миний гол юу болохоор чинь ингээд хэдхэн цаг өглөө очиж цаг дээр очиод үдээс хойш өдөр гэхэд ингээд дуусчих байхгүй юу 2-3 цагийн дотор. Тэгээд миний дараагийн одоо үйл ажиллагаа эхэлсэн үйл ажиллагаа. За тэгээд миний нөгөө том зорилго чинь хөмсгний лазер байсан шүү дээ. Хөмсгөө лазерт болно. За хөмсг дээр шууд нөгөө цаг авцсан байсан лазер дээр. Тэгээд би Facebook одоо нөгөө Instagram-аас асуугаад лазер дээр хэн сайн бэ? Ямар салон сайн бэ? Энэтрийг асуусан. За надад санал болгосон хүмүүс нэлээд олон хүмүүс онно салон гэж санал болгосон. Тэгээд тэрэн дээр цаг аваад очсон. Тэгээд лазер сансныг бодоход өвддөг юм билээ. Тэгээд нэг ингээд тэр нь бол нэг үнэхээр айгүй хурдан ингээд лазерцсан зүгээр л ингэж орж ирээ суулгаж байгаа л том нэлээд том юм дөрвөлжин аппарат байлээ. Тэгээд нэг эрэгтэй артист лазер бол тэгээ хамгийн гол нь лазер хадаа миний хөмсөг олон жилийн тавтан одоо олон жилийн өмнө хийлгсэн тийм хар хөх шивээс байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө лазераар нэг удаа ороод ч юм уу арилгахаар тийм хөнгөн лазер бол биш. Тэгээд миний лазерыг тавтан орноо. Ямар тач доотл нь 2 3 орох юм байх шүү гэж надад хэлсэн. Тэгээд лазер хийлгэсний дараа эргээд давтангаа хизээ хийх ёстой мэй гэсэн чинь 7-оос 14 хоногийн дараа хийнэ. Чи нөгөө 5 мав тогтоод юм тийм ээ л да. Тэгээ би дараагийн давтангаа тэгвэл дараагийнхаа давтангийн цагийг аваад тэгээ 2 тудаага ингээд давтангаар лазертуулаад ирсэн. Тэгэхээр бүрэн арилгаагүй мөртлөө ямар тач хуульчныгаа бодвол нэлээд бүдгэрсэн. Тэгээ дараагийн удаа Монголд очихдоо ч юм уу эсвэл Шведэд нэг юм уу 2 удаа лазертуулахад ерөнхийдөө бол арилчих байхаа гэж бодож байна. За тэгээд лазерын тухайд бол нэг тиймэрхүү байна. Тэгээд лазерын үнэ нь болохоор 78 билүү 75 билүү тийм мянган төгрөг болсон. Тэгээд дараагийн үйл ажиллагаа болохоор юу хийлээ? Би одоо нөгөө нэг чагсаалтаа хараадгүй заяа. За тэгээд дараагийн үйл ажиллагаа юу байсан бэ гэхээр
нүдний шил тааруулсан. Тэр нь болохоор юу баялаг ундраа гэдэг. Тэрний блог бол байгаа. Блог дээр нэлээд тодорхой бичсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Монголд өнгөрүүлсэн сэтгэгдэл үнэхээр бүр 1000%. Олон хүмүүс төвчрөл хэцүү байгаа зүтэй, утаа хэцүү байгаа зүтэй, хүртэн байгаа зүтэй, ханаа том уу ихтэй, стресстэй байгаа зүтэй гэх ингээл нэлээд тийм сөрөг байсан хүмүүсийн асууж байгаа. За тэгээд ер нь ямар шиг хүн байна гэдэг. Миний хувьд болохоор Сүхбаатарын хувьд болохоор Монголд очиагүй утсан болоод тэр юм уу ерөнхийдөө өвлөн хүүтнэн тэр утаа нь хүртэл бүр цаанаасаа гоё байсан. Тэгээд мэдээж утаа төвчрөл одоо хэцүү юмнууд нь хэцүү мэдээж хэцүү байгаа ойлгомжтой. Тэгээд ялангуяа одоо нэлээд нотон хүүхэдтэй олон хүүхэдтэй юм хүмүүст бол утаа төвчрөл гэдэг ерөнхийдөө ханаад томоноос болоод ерөнхийдөө хэцүү юмнууд бол зөндөө л байгаа. Гэхдээ яг миний зүгээс миний хувьд бол цөөхөн оноор Монголд очиж байгаа болохоор аль болох одоо юу гэдэг муу мухай талын одоо тийм хүндрэл бэрхшээлтэй тийм онцгой талыг харахыг ерөөсөө хүсээгүй. Хамгийн гоё сайхнаараа байжгаад хамгийн гоёороо одоо ах トゥ хамаатан садан ээж автайгаа маш гоё байжгаад эрхийг зорьсон. Угаасаа 10 хоногийн чинь маш гоёороо байжгаад маш гоё сайн сайхан эерэг энергитэй маш гоё яжгаад эрийг гэж бодож одоо зорьж очсон. Яг л бодсноороо санснараа маш сайхан байжгаад ирсэн. Нэг гимэн амар ханаад хүрсэн. Тэгээ ханаад хүрсэн одоо нөгөө ханаад хүрэж одоо өчн эмгэг тусаагүй нэлээ утсан ч юм уу. Ядчил ханаад хүрсэн ч гэсэн ерөнхийдөө нэлээ хөнгөн одоо шүргээл өнгөрт юм байна л да. Тэгсэн чинь Монголд болохоор нэлээ хүнд ханаад хүрсэн. Тэгээд ирсэн хойноо ч идгээгүй нэлээ унтсан. Тэгээд ер нь хамгийн нэг жоохон онцгой байсан нь ханиаднаас болоод халуураад одоо юу гэдэг төлөвлөсөн байсан ганц нэг юмнуудаа хийж чадаагүй. Тэгээд өстө муухай ханиад хүрсэн учраас ерөнхийдөө найс нөхөд ах トゥ нартайгаа хийн гэж төлөвлөж бодсон юмнуудаа хийж чадаагүй. Гэтэ ойрхон ерөнхийдөө Монгол руугаа явжээ. Бүр Монгол руу очсон миний одоо бит хоёрын хамаг одоо сүнс сэрэн гэдэг шүү дээ. Ерөнхийдөө бол бүх юм сэргээд бүр ингээд цэцэглээд ургаад услагтаад ирсэн. Тэгээд ээж ах トゥ хамаатан садандаа бүгдээрэнд нь баярлалаа. Найзуудаа баярлалаа. Тэгээд заримтай нь бас уулзаж амжаагүй. Тэгээд ямар тач Монголд өнгөрүүлсэн 10 хоногийн сэтгэл нь иймэрхүү. Тэгээд зарим нэг блог дээр оруулсан байгаа. Тэгээд тэднийг давтаж ярихгүй давтаж яриад авах нэг хэрэг бахаа гэж удаад ингээд цомхон ярьлаа. Тэгээд үнэхээр гоё байсан ёо. Ирээл буцаж явмаар ирчээл буцаж явмаар санагдаад ингээд ерөнхийдөө бол яг ийм мэдрэмжийг бол гадаадд амьдардаг монголчууд илүү их ойлгох байх надыг. Тэгээд маш гоё байсан. Монголдо байнга очимоор байна гэснээс 100 хүүхдүүд маань Монгол явна. Тэгээд миний ажил болохоор 100 хамгийн ихтэй ачаал өндөр байдаг учраас би явж чадахгүй. Харин Сүхбэ хүүхдүүд аваад явна. Нэг тиймэрхүү мэдээтэй байна. За тэгээд блогтойгоо хамт байгаад баярлалаа. Тэгээд дараагийн блогоор уулзъя. Тэгээд түр бай.